Галапагосын арлууд The Galapagos Islands гэж нэрлэж байгаа. Галапагосын арлууд нь албан ёсоор Эквадор улсын Галапагос муж, нийслэл нь Пуэрто Бакариза Мариано гэж нэрлэгддэг гинэ. Галапагосын арлууд ойролцоогоор 40,000 орчим оршин суугчдтай. Эквадорын бүгд найрамдах улс буюу Эквадор нь Өмнөд Америкийн баруун хэсэгт байрлах бүгд найрамдах улс. Хойд талаараа Колумб, зүүн өмнөд талаараа Перутэй хилэлдэг. Баруун талаараа харин номхон далайгаар хүрээлэгдэнэ. Их газараасаа баруун тийш 1000 орчим километр зайтай газарт байрладаг ЮНЕСКОгийн дэлхийн өвд бүртгэгдсэн Галапагосын арлууд оршин. Галапагосын арлууд нь Изабелла, Фернандина, Сан Кристобал, Сан Сальвадор, Санта Круз гэх 5 том арлаас гадна 8 өөр арлууд 40 жижиг арлуудаас бүрдэнэ. Галапагосын арлууд 1978 онд ЮНЕСКОгийн дэлхийн өвд бүртгэгдсэн юм байна. Байгаль ан амьтан, ургамлан, тун үзэсгэлэнтэй ерөөсөө гайхалтай байгаагийн шалтгаан нь их газраас маш алслагдсан онгон дагшин байгальтай байдагтай холбоотой. Энэ Галапагосын арлууд дээр 1300 гаруй төрлийн амьтан амьдардаг гэж үздэг. Махчин амьтдын тоо толгой бага учраас олон төрлийн амьтад амьдрах маш таатай нөхцөлийг бүрдүүлсэн юм байна л д. Тус арал дээр далайн арслан, оцсон шуу, дельфин, Галапагосын яст мэлхий зэрэг маш олон ховор төрлийн амьтад бас амьдардаг. Нийтдээ аврах том яст мэлхийний 11 төрөл байдаг гинэ. 2017 онд Галапагосын оцсон шувуу зөвхөн Галапагосын арлуудад хархан амьдардаг нэг зүйл оцсон шувуугаар нэрлэгдсэн юм байна. Эдгээр оцсон шувуу нь Экваторын бүсэд амьдардаг цорын ганц оцсон шувуу. Галапагос оцсон шувуу нь Африкийн оцсон шувуу, Магалланы оцсон шувууны маш ойрын төрөл гэж оцсон шувуу судлаачдын дүгнэлт байдаг юм байна. Дэлхийн хамгийн жижигхэн оцсон шувуу. Тэгвэл гадна төрхийн хувьд бол ерөөсөө 50-аас 53 см урттай 2.5 кг жинтэй жижигхэн юм ба штэ. Галапагос оцсон шувуу гол дуу жижигхэн загснуу сам орхой зэрэгээр хоолдог. Нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч Energy Resource 1535 онд Панамын хамбал ам Фрей Томас де Берланга гэж хүн Перу руу явж байх замдаа сарамсаргүйгээр Галапагосын бүлэг арлуудыг олж илрүүлсэн гэж үздэг юм байна. Тухайн үед энэхүү гайхамшигтай арлуудын үзэсгэлэнт байгаль, биологийн олон янзын үнэт зүйл, тухайн байдлаас шалтгаалan энэхүү хэсэг арлыг тухайн үед бол Bewitched Islands буюу шившигдсэн, шившлэгтэй арал гэж нэрлэдэг байж. Тус арлуудын анхны газрын зургийг 1570 онд Абрам Ортилиус гэж хүн бүтээсэн байдаг юм байна. Газрын зурагт арлыг яст мэлхийн арал буюу Insula de los Galapagos гэж тэмдэглэж нэрлсэн байх юм. 16-аас 18 дугаар зууны хооронд Галапагосын арлууд далайн дээрэмчдийн мэдлэлт бүрэн орчихсон тэдний оромж, байр, нууц нуугддаг бүх газруудын нэг болсон байсан. 19 дугаар зуунд далайчид энд халим хайж ирснээр харин энэ арлууд нь тэдгээр загасчдын халимны тос, арьс зэрэг түүхийн эдийг боловсруулахад ашигладаг түшиц газар, үйлдвэр газар болсон байж. 1835 онд эрдэмтэн Чарльз Дарвин Галапагосын арлууд дээр хийсэн судалгаанд үндэслэн алдарт хувьслын хөгжлийн онол буюу Theory of Evolution-ыг боловсруулсан. 1934 онд арлуудыг албан ёсоор хамгаалтанд авч энэ үеэс Галапагосын арлууд гэж нэрлэгдэх болсон. 1964 онд Чарльз Дарвины нэрмжит судалгааны төвийг Charles Darwin Research Station-ыг нээгдэж судалгаа шинжилгээний үйл ажиллагаа явуулах болсон юм байна. Албан ёсоор. Union Pay Your Way. Галапагосын яст мэлхийг 100 жилийн өмнө галтуулын дэлбэрэлтийн улмаас устж үгүй болсон хэмээн үзэж байсан ч арал дээр цөөхөн тооны яст мэлхий үлдсэн гэдэг ам яриа иргэдийн дунд нэлээд тархсан байд юм байна л. Гэхдээ энэ юусоо нотлогддгүй байж. Харин 2012 онд яг амьдарж байгааг нэн илрүүлсэн үнэхээр том нээлт болсон юм байна л. Тийм ч учраас Галапагосын яст мэлхийг 2017 онд байгаль хамгаалах олон улсын холбоо буюу The World Wide Fund гэж байгууллага тус төрөл зүйлийг нэн ховордсон амтан хэмээн бүртгэсэн юм байна. Бүүби бол сүүлид шувуудын багт хамаардаг усны шувууд. Тус арал дээр хөх хөлтэй, улаан хөлтэй, Наска гэсэн 3 төрлийн буюу 3 зүйлийн бүүбис шувуу амьдардаг. Тэдгээр нь бүгд зан авир гадаад төрхөөрөө устаас ялгарах онцлог шинжүүдтэй. Жуулчид Галапагос аралд зүгээр амархаас гадна мөн адилхан усан доогуур шумбах, загасчлах, ан амьтан, бусад гоё нандин зүйлүүдийг үзэх, алхах гэд маш олон төрлийн аял хийх боломжтой. Мэдээж Галапагосын арлууд их газараасаа нэлээд зайтай байдаг учраас онгоцоор голчлон очиж болно. Ингээд дэлхийн усанд орох 7 гайхамшигын нэгээр бүртгэгдсэн Эквадор улсын мэдлийн Галапагос арлын тухай тайлбарлахад ийм байна да.